За яаран сайн байж байгаа гэнэ үү? За би бол Ордос хотын инженерийн нэгэн малчин жолоо намайг баянлахыг гэдэг юм аа. За тэгээд өчигдөр янжин тулмыг чинь тэр шингээлтийг үзээд би бас академи бодлоо. Тэгээд өөрийн бодол санаалаа та бүхэндээ хаалчий гэж энэ нэг дүгм шингээлт хийхээ. За тэгээд та бүхэн тааламжлах болтугай. За тэгээд янжин тулмыг гэж бас нэг жил болоогүйгээр одоо 2 удаа гентанд орлоо. Энэ бол одоо юу гэж хэлнэ? Янжин тулмыг гэж бүрэл хамаг дорстой нэ малчин төмнөөгөө хэлэг өстэй үгсийг хэлсэн. Хийх өстэй ажлуудыг хийсэн. Тэгэхээр энэ шингээл дотор намайг одоо хамаг нэг бодлоосруулсан нэг үг бол одоо янжин тулмыг чи юу ч бишээ. Чи бол нэг ялаалт өгдөө гэж. Энэ жүнсэн динэ цагтаа зоригдуу гэдэг хүн тэгж хэллээ гэнэ. Энэ нэг үгээс сонсоод би үнээр академи бодлоо. Би одоохот энэ нэг үг л гахчил янжин тулмыг хэлсэн үг шээ. Бүхэл өвөр монголчууд хэлсэн үг гэж би бодлоо. Дахиад хэлэхэд өнөөдрийн өвөр монголчууд чигэд үнээр хүн нэг үлэг ялаалт итэл болж ямар ч нэг нэрхэн мэдэлгүй, ямар ч нэг нэрхэжлээгүй. Өөрийн нутуудаар үнэнээ дураар эзэн болж амьдрах чим нэг эрхэж хилээ гэсэн юм бол нэг ч үг болсон. Тэгэхээр энэ одоо нэг сүнэтийн зоригтой гэдэг хүнд нэг хэлэх үг байна. Тэгвэл ардын цагтаа гэж бүр ардын төлөө боддог цагтаа л байгаа. Өнөөдрийн цагтаа ноёдууд одоо бүр л нам нийгмийн нам төрийн одоо энэ залхай төшмүүдийн гарын зарц болсон гэдгийг ямар ч нэгэн ард түмний ашиг тусыг одоо хамгаалж ямар нэгэн ашиг тусыг юу чимнэг хэр чадамжлуу байхгүй болсон гэж би бодож байна. Тэгээд нэг зоригтой гэдэг хүн бол монгол хүн шүү дээ. Тэгэлэр энэ монгол хүмүүс монгол хүндээ ийм үг хэлэнэ гэдэг бол энэ хүн одоо энэ юу хэлэхэд зөвхөн юу гэж бодоод ингэж хэлсэн үг юм би туссан мэдэхгүй байна. Үннийг хэлэхэд тэр зөвсө гэсэн нэг үлэг жалхай дэшмүүдийн гарын зарч шүү дээ. Тэр л бас л манай ялаалт гэдэг. Ялаа гэдэг үг одоо манай энд бол батханы хэлдэг. Батханы бол ялаа гэдэг. Гэтэл зарим газрууд одоо манай эндэгтэй ялгаагүй одоо нэ шимуули бас батхана гэнэ. Шимуул гэдэг одоо та хүний цусыг сордог тэр түүний бол шимуул гэдэг. Тэрүүний бол зарим газар ялаа гэж хэлнэ. Гэтэл манай энд бол одоо тэр ялаагийн бол одоо батхана гэж хэлнэ. Одоо тэр үтг гардаг тэр үг бол одоо ялаа батхана. Тэгэлэр зарим газар тэр шимуули бол манай эндийн шимуули бол батхана гэж хэлдэг. Энэ нь одоо энэ дэмий чимик учир биш аа. Тэгэлэр нь юу тусан манай дид хэлсэн байдаг ч одоо жишээлбэл янжнаш гитад гэж одоо юу гэсэн үг юм болоод тэр үсэн монгол хүнээ үүдэн богооноос доороос нь жарттай байдаг. Яг тэр жарчныхын жарчи бол одоо гитад гинэ гэж. Чи хэлээр энэ өнөөдөр одоо энэ гитийн залхай дэшм бол одоо ингэж зүтгэл явж байгаа энэ Монголд дарга ноёдууд цагдаа нар одоо зөвхөн минь бүр мэддгүй юм болов энэ бол одоо жинхэнэ монгол хүний нэр нүрээ гутааж байгаа юм учир би сургуульд байхад нэг настай хүн нэмээ хэлжсэн юм аа. Одоо энэ хотоор хэлсэн хотын нэг настай хүн тэр настай хүн одоо нэгэнтэй насаа барцсан тэр амьс ирүүн байхдаа надад ингэж хэлсэн. Энэ цаг үед чи гуйран тусамж цагдаа бичих болов гэж. Энэ үгийг би гайхчихсан. Ямар хаант. Чигээ одоо бодоод ирэхэд одоо энэ нийгмийн энэ байдал одоо ах байдлыг хараад ирэхэд үнээр чинь байна. Чи нэг цагдаа болохын оронд чи үнээр гуйран тусамд ирээ. Ингээл чи бас Монголын нэр нүрийг гутааж авгүй юм шиг байдалтай. За тэгвэл өнөөдөр миний хэлэх гэсэн үг бол